За манайха өнөөдөр ингээ хийдүүлээ хов болох үеч биш, шави чатч биш, шал өөр төрлийн бичлэгээр уулзах гэж байна. Тэгээд та нар угаасаа ямар төрлийн бичлэг вэ? Юуны тухай бичлэг вэ гэдгийг бол угаасаа гадралчихсан байгаа. Тэгээд тийм ч учраас дарж орж ирсэн байх гэж бодож байна. За тэгээд хийдүүлээ шууд л одоо юу басан тухай яриандаа орцгоё. За өчигдөр яг ажлынхаа дундуур цайныхаа цагаар ингээд хоолоо идээд тав тухтай байжсэн жингийг үндгэн л над руу DM орж ирээд нөгөө охин чиний тухай бичлэг хийж өгчээ. Тэгээд дундаа тэр бичлэгэн дотроо надад намайг айгүй хүздэг юм бэ нэлээ үздэг л байгаа хгүй гэсэн маягтай зөндөө юмыг ярьсан бэ нэлээ тэгээд чи өөрөө ороод үзээрэй гэд надад DM ирсэн ба. За тэгээд би ороод үзсэн чинь яг л нөгөө нэг миний Threads-ийн тухай хийсэн бичлэгэн дээрээ дурдсан YouTuber охин болох Ruby миний тухай надад зориулаад ингээд бичлэг хийсэн байна. За тэгээд тэрхүү бичлэгээ өөрөө хийхтэй болохоор яг ингээд зүгээр буруу ойлголтоо засах гэсэн маягаар одоо хийдүүлээ хойлоо буруу ойлголтоо ингээд одоо засцгаая гэсэн маягаар ингэж хийсэн бичлэг шиг байгаа боловч өөрөө яг full story-гоо ингэж харуулаагүй бүх одоо зүйлүүдийг ингээд бүрэн тайлбарлаагүй ер нь ингээд айгүй их юмыг омит хийж одоо хассан ийм яриаг өгсөн байна лээ. Хамгийн ихэнд хэлчихэд бол тэр Threads-ийн тухай хийсэн бичлэг бол чамд зориулагдаагүй байсан. Тэ чиний тухай яригдсан уу? Яригдсан. Гэхдээ чамд зориулж хийсэн бичлэг би энэ драмаг дахиж сөхөж гаргаж ирэх гэж хийсэн бичлэг огтхон байгаагүй. Threads гэдэг тэрхүү одоо платформ дээр миний тухай ингэж айгүй сөрөг юм бичигдсэн учраас би тэр формны тухай миний тухай хүмүүс юу гэж сөргөөр бичсэн бэ гэдгийг тайлбарлах гэж би хийсэн бичлэг. За тэгээд чиний тухай оруулах шаардлагатай болсон. Яг тэр драманы тухай оруулах шаардлагатай болсон. Яагаад вэ гэхлээр тэрхүү Threads-ийн яг тэр миний ярьсан форум дээр намайг өөр хүмүүс шал өөрөөр ингээд одоо шүүмжлээд наадах чинь тэгдэж штэ наадах чинь ингэжсэн штэ тэгжсэн штэ гэд айгүй олон хүмүүс одоо юмнууд битсэн байсан. Тэгээд тэр болгон дээр нь би тайлбар өгсөн тэрхүү Threads-ийн бичлэгэн дээр. Threads-ийн форум дээр нэг хүн миний одоо Ruby-гийн тухай бичсэн тийм сөрөг комментиг скриншот хийгээд YouTube-ээр бичсэн комментиг скриншот хийгээд тавьчихсан байсан. Яг тэрхүү форум дээр. За тэгэхээр би тэрхүү Threads-ийн бичлэгийг хийгээд тэр одоо миний тухай яригдсан бүх сөрөг зүйлүүдийг ингээд харуулаад тайлбарлаад явж яснаа хэрвээ би зөвхөн яг тэр одоо скриншотыг ярихгүй өнгөрвөл хүмүүс намайг юу гэж хэлэх вэ? Чи яагаад тэрийгэ ярьсангүй вэ? Чи яагаад тэр охины тухай амар муухайгаар хэлсэн тэрхүү комментоо ярихгүй бусдыг нь яриад өнгөрчих вэ? Гэж ярина штэ ойлгомжтой. Тийм учраас би заавалчгүй тэр комментиг ч гэсэндээ оруулж харуулад ярих шаардлагатай болсон. Тийм учраас тэрийг харуулж байгаа тохиолдолд би яагаад тэрхүү комментиг бичих болсон бэ гэдэг тухайга одоо бүх тэр драмагаа ярьж эхлэхээс аргагүй болсон. Тэрнээс биш би тэрхүү Threads-ийн тухай бичлэгийг тэр охинд Ruby-д зориулж огтхон хийгээгүй. Зүгээр яригдах, address хийгдэх шаардлагатай болсон гэсэн үг. За тэр Threads-ийн бичлэгнээр би ярьсан. Анх энэхүү драма яаж эхэлсэн бэ гэхлээр би 2024 онд өөрөө дөнгөж YouTube хийж эхэлснээс 2-3 сар болсны дараагаар би нэг бичлэгэн дээрээ энэ охиноор жишээ аваад ягаад тэгэхээр би энэ охины нэг 2-3 бичлэгийг нь яг тэр үед үзсэн байж таарсан учраас өөрөө авсан сэтгэгдлээ энэ охиноор жишээ аваад нэрийг нь дурдалгүйгээр наадах чинь тийм охин байдгийн шүү гэж нэрийг нь дурдалгүйгээр зүгээр ингээд одуудыг амар өгтлээ шүтдэг те тэгэхээр болох хэрэгтэй гэж тийм зүйлийг хэлсэн. Би одоо дахиж ингэж тэрийг давтмааргүй байна. Угаасаа тэр одоо аргументыг бол хүмүүс ойлгочихсон байгаа гэж бодож байна. Тэгэхээр би тэрийг дахиж тайлбарлаж нэг бүрчлээ ярмааргүй байна. За тэгэж өөрийнх нь нэрийг онцолж яг өөрлөө нь өөрийнх нь тэр хүнийх нь одоо царай зүс ч юм уу инээ тэрэн дээр нь ингэж attack хийгээгүй team constructive criticism өөрөөр нь жишээ аваад нийт Монгол одоо хүмүүст хитрхи ингээд K-pop одоодаг шүтдэг ч юм уу Hollywood одоодаг бүр ингэж амар өгтлээ шүтдэг хүмүүст хандаж нэг тийм ерөнхий constructive criticism хэлсэн. За тэр охиноор жишээ авах шаардлагатай байсан уу? Байгаагүй ах. Би зүгээр л ер нь тийм хүмүүс байдаг шүү гэл хэлчихэд өнгөрчөн бол зүгээрээ хаясан. Тэр охиноо жишээ авсан нь буруутсан. Гэхдээ би дахиад хэлье. Тэр охины нэрийг нь огтхонж
дурдаагүй. Тэгээд тэр охины гаднах үзэмж ч юм уу янз бүрийн юм дээр нь атак хийсэн, тэнэг мангараар нь дуудсан, царай мариагаар нь хийсэн юм огт байгаагүй. За тэгсэн чинь яг тэр бичлэг орсны дараагаар нь би ер нь бичлэгүүдээ яг орой шөнө унтахаасаа өмнө Америкт яг шөнө олж байхад ингээд хийгээд унтдаг. Тэгэхээр яг Монголын цагаар өдөр цайны цаг энэ болж байгаа байхгүй 12 цаг 1 цаг ч юм уу. За тэгээд би бичлэгээ хийж унтчаад маргааш өглөөнд босоод ирсэн чинь над руу нэлээд олон хүмүүс дор хаяж 2 3 хүмүүстэй скриншот явуулчихсан байсан над руу. Хүү яг таны өчтөрийг хийсэн бичлэгнээс чинь болоод нөгөө ютубер охин чинь таныг ингээд Instagram дээр биччихжээ гэд скриншот явууллаа. 2 3 скриншот ирсэн. За тэр сторин дээр юугаа биччихсэн байсан бэ гэхээр яг миний ярьсан зүйлүүдийг ингэж жоохон бичингүүтээ доор нь ийм insecure, cheap, victim mindsetтэй pick me girl байха болоор гэсэн нэг ийм утгатай. Би яг тэр дөрөвгийг нь бол санаад байгаа байхгүй юу. Яг тэр нөгөө нэг айгүй урт story байсан. Тэр story-н дотор бүр яг үг бүрчлээ яг юуг хэлсэн байгааг нь мэдэхгүй байгаа ч гэсэндээ яг тэр доороо зай аваад insecure, cheap, insecure гэдэг чинь өөртөө итгэлгүй, хямдхан, pick me тэгэнгүүт ийм хохирогчийн сэтгхүүтэй victim mindsetтэй байха болоороо гэж хэлсэн үгнүүд нь бол яг л би яг амар тодор санаад байгаа юм. Тод томруунаар санаад байгаа юм. За тэгчгээд дараад нь бас нэгэн одоо тустай story байсан нь болохоор бас нэг ийм хөгшин ихж яваад энэ ч гэлөө эсвэл нэг ууртаа ихж яваад энэ ч гэлөө нэг тийм юм байсан. Нэг миний насаар нь ингэж доромжилсан ийм story байсан. Тэгээд би яг тэр хүмүүсийн скриншотыг нь харчаад өөрөө би очиод үзэх гэсэн чинь story-гоос нь үзэх гэсэн чинь тэр сторигоо устгачихсан байсан. Хамгийн ихний хатар айгүй их юм тайлбарлаж бичингүүтээ намайг доор нь insecure, cheap, victim mindsetтэй pick me girl гэж бичсэн тэрхүү сторигоо устгачихсан байсан. Харин хоёр дахь тустай стори нь болохоор тэр нөгөө нэг тийм одоо хөгшөөгч яваад энэ ч гэлээ ууртаа ихж яваад энэ ч гэлээ тэрхүү стори нь бол байж исэн. Тэгээ би тэр үед нь ч гэсэндээ ингээд яг өөрийнхөө Instagram story-н дээрээ юу хийжсэн хариу хийжсэн. Зүгээр ингээд юугаа өвчсөн байла. Би одоо энд оруулчихъя. Pick me girl гэдэг үгнийхээ утгыг ойлгоогүй юм шиг байна. Тэ? Pick me girl гэдэг үгнийхээ утгыг нэг сайн ойлгоорой. Миний ярьсан юм бол ингээд pick me бол биш шүү гэсэн утгатай нэг тийм зүйлийг бичсэн. Team story-г би бол оруулж исэн. Тэгээ дахиад л хэлэхэд би threads-ийн бичлэгнээр ярьж исэн. Тухайн үед би дөнгөж YouTube эхлээд 2 3 сар болж исэн учраас 10,000 ч subscriber хүрээгүй байсан байх гэж бодож байна. Эсвэл яг хүрээд явж исэн байж ч магадгүй. Ямар ч сан нэлээд жижигхэн content creator байсан. Тэгээд миний Instagram бол бүр жижигхэн байсан. Би бараг тэр үед нэг 2-3 мянган subscriberтэй followersтай байсан байж магадгүй маш бага байсан. Тийм учраас миний тэр хийсэн story хинж олж харахгүй штэ ойлгомжтой тий. Гэтэ би та нарт ингээд яг тэр story-г би өөрөө харчгаад ингэж хариу өгж исэн гэдгийг ингээд оруулчихъя. За тэгсэн чинь Ruby одоо яг сая өчтөр оруулсан бичлэгэн дээр болохоор би ерөөсөө team story хийгээгүй. Энэ хүн лүү дайрсан ямар ч team story хийж байгаагүй гэж ярьсан. Би бол тэрийг шууд сонсоод хүн яаж ингэж худлаа ярьдаг байна гэж бодсон. Бүр улаан цайн худлаа ярьдаг. Хүн арайч тэгэж өөрөөхөө хийжсэн сториг ингэтлээ мартна гэж бол байхгүй. Энэ чинь бол 10 жилийн болж өнгөрсөн зүйл бол биш шүү дээ. Яг одоо 2 жил болох гэж байгаа үйл явдал байгаа байхгүй юу. Тэгээд team story хийгээд устгаж яснаа ингээ мартна гэж бол арайч байхгүй хаа. За тэгэнгүүтээ би та нарт энэ эмгтэйгийн одоо буруу ойлгоод тэ өөрийнх нь тухай хийсэн байж магадгүй гэд буруу ойлгочихсон сторинуудыг ингээд та нарт тайлбарлаад явъя л та гингүүтээ шал өөр сторинуудыг шал өөр оны бүр 2025 оны юм хумыг харуулад явчихсан. Нэг зүйлийг хэлхээ мартчихсан байна яг энэ дээр. Тэгээд өөрийнхөө тэр бичлэгэн дээрээ үзүүлсэн. Энэ миний хийжсэн сториг өөрийнх нь талаар хийсэнгээ бодчихсан юм шиг байна гэд нэлээ олон сторинуудыг харуулсан хаа хамааралгүй сторинууд. Тэгээд тэрэн дээр хэлэхэд бол би тэр сторинуудыг чинь хизээж харж байгаачгүй хүмүүс над руу чиний тухай хийсэн юм шиг ингэж явуулчих байгаагүй. Биний анх удаага харж байсан story-нууд байсан шүү. Тэгэхээр би ерөөсөө тийм юмнуудыг харчаад намайг хийсэн, миний тухай ярьсан байх тэр гэж бодож байгаагүй. Ягаад тэгэхээр би угаасаа тэрийг харж байгаагүй. Би одоо энэ musical girl хандаад ганцхан л story хийж амьдралдаа үзчихсэн. Тэр нь болохоор намайг хоосон толгойтой одоо инээ дээрэ гэж бичсэн байсан. Тэрэнд нь ингэж би хандаж юм хэлсэн болохлээс биш. Би ерөөсөө энэ эмэгтэйд хандаж яг team story, дайрсан story хийж байгаагүй гэсэн. Тэр чинь бол худлаа. Чи бол тэрийг худлаа гэдгийг мэдж байгаа. Би худлаа гэдгийг мэдж байгаа. Яг тухайн үед тэр сториг харж амжсан маш олон хүмүүс худлаа гэдгийг нь мэдж байгаа. Ruby-гийн өчтөрийн оруулсан бичлэгнийхэн доор маш олон хүмүүс би комментиг нь уншсан. Маш олон хүмүүс би харж ирсэн штэ Ruby тэрхүү сториг нь. Чи яагаад тэр сторигоо ярих байгаа юм бэ? Би бүр үнэхээр харж ирсэн гэд яг тэр хүмүүс бүр үг мөгийг нь хилээд тийм зөндөө олон
комментэд байсан. Тэр хүмүүс тэгээ бас адилхан хундлаа яриад байгаа юм уу. За тэгээ тэр бичлэгийг нь би үзчихэд өчигдөр өөрийнхөө сторин дээр тавьсан. Яагаад тэгэхээр надад үнэнхээр тэр скриншот нь байхгүй байхгүй. Тухайн үед над руу явуулж исэн 2 3 хүний тэрхүү скриншот нь байхгүй. Яагаад тэгэхээр би хадгалж аваагүй. Хадгалж аваагүй зүгээр л яг тэр хүний яг тухайн хүний явуулсан хүнийхээ бит хоёрын дундах DM-нээс л ингэж харж исэн. Бүр ингээ утсандаа сейв хийж хадгалж аваагүй. Тэгээ тэр нь бол миний алдаа болсон байна лээ. Хадгалж авах хэрэгтэй байсан билээ. Гэтэ би арайч ийм амар тэ 2 3 жил үргэлжилсэн ийм драма болно гэж бодоогүй. Хэрвээ тэгэж айгу одоо алсын ухаантай гэдэг үл юу лээ, холын ухаантай ингэж бодож исэн бол ингээ хадгалаад авах хэрэгтэй байсан байна лээ. Тийм учраас би өчтөр өөрийнхөө сторин дээр ингээд тэ тухайн үеийн одоо яг тэр 2024 оны 5 сарын 15-ны юм эсвэл 16-ны өдөр орсон Ruby-гийн өөрийнхөө сторин дээр оруулаад намайг pick me insecure cheap victim mindset гэж хэлж исэн. Тэгээ хөгшин гэж хэлж исэн. Тэрхүү сториг над руу ингээ явуулж исэн хүмүүс нь дахиад явуулаад өгөөрэй. Хэрэг байгаа бол гэж стори хийсэн байгаа. За тэгээд үнэхээр хүмүүс над руу зөндөө олон хүмүүстэй DM бичээд би яг үнэхээр тэгэж хэлж ирснийг санаад байгаамаа. Би яг тэр сториг нь харж ирснаа санаад байгаамаа. Гэхдээ скриншот хийж аваагүй гэсэн зөндөө олон хүмүүс над руу одоо DM бичсэн байгаа. Тэгээд яг тэрхүү юу нь бол скриншот нь бол надад ирээгүй. Хиндж байхгүй байгаа юм шиг байлээ. Гэхдээ би худлаа яриаггүй. Тэр team story чи үнэхээр хийж байсан гэдгийг одоо батлах өөр арга зам хайгаас өөр аргагүй болсон. За тэгээд та бүхэндээ хэдэн зүйлийг одоо харуулъя л да. Энэ үйл явдал нэр яг хизэнээс эхэлтэй вэ гэхээр 2024 оны 5 сарын 15-ны өдөр би энэ охиныг ингэж жишээ болгож аваад тэ ингээд битгий ингэж амар нэг хүнийг өвтлөө шүтж байгаараа гэж жишээ авч ярьсан тэрхүү бичлэг нь 2024 оны 5 сарын 15-нд постлогдчихжээ. Тэгээ энэ охин яг тэрхүү сторигоо надад зориулсан тэр 2 сторигоо 5 сарын 15-ны өдөр бас оруулж исэн байгаа юм аа. Тэгээд ямар жишээг та нарт харуулах гэж байгаа вэ гэхээр би өөрийнхөө найзтайгаа Монголд байдаг нэг найзтайгаа яг энэ тухай ярьсан одоо бит хоёрын хоорондоо ярьсан мессеж байгаа юм. Энэ дэр ингээд манай найз асуусан байхгүй. Манай найз асууж ирсэн. Ой би чиний тэр бичлэгийг чи үзсэн. Тэгээд тийм тэр Ruby-гээ тохинтой юу болсон гэж асуусан. Тийм болохоор би яг хэлсэн. Тэгсэн тэр Ruby IG дээрээ очоод нэг story хийсэн байсан. Миний ярьсан юмнуудыг хальт бичээд тэгэнгүүтээ намайг битгий ийм victim mindsetтэй pick me insecure охин байтер гэд биччихсэн байсан. LMAO гэд бичсэн байгаа хгүй юу. Тэрийг нь баахан хүмүүс над руу скриншотыг нь аваад явуулж байсан. Тэгээд ийм мессежийг би яг тухайн үед найзтайгаа ингэж ярьж ирсэн байна. Би одоо яг тэр скриншот нь надад ирээгүй учраас би өөр хадгалж аваагүй учраас одоо ийм зүйлээр л батлах гээд байгаа байхгүй юу. Ягаад гэхээр би тухайн үед ч гэсэндээ яг энэ ярьж байгаа юм а ярьж исэн. Би худлаа цохиогоод те энэ охин тийм story хийгээг байхад би худлаа цохиож гаргасан юм бол огт биш. За түүнээс гадна бас нэг одоо би өөр нэг хүнтэй бичижсэн DM байгаа байхгүй юу. Энэ болохоор ингээд яг миний найз энэ төр бол те яг ингээд таньдаг найз нөхөд маань бол биш. Зүгээр намайг үздэг. Түүнээс гадна бит хоёр ингээд хамтдаа нэг сургуульд явж байсан энэ төр гэдгээ ингээд олж мэдсэн байхгүй юу. Хөгжим бүжигт явж исэн энэ гэдгийг олж мэдсэн. Тим хүний одоо над руу бичижсэн DM байгаа хгүй. Яг л дахиад л яг гэдэг энэ бит хоёрын бичлэлсэн DM болохоор яг тэр 2024 оны 5 сарын тэ яг тэр үйл явдлын дараагаар нь байгаагүй бас нэлээд олон хугацааны дараа байсан. Анханасаа болсон учрыг нь мдээгүй хүмүүс тэгж л ярина л та. Над руу энэ хүн ингэж бичижсэн ахгүй. Нэг тэр тухай яриад тэ өө чи ингээд Ruby-г зүгээр ахт нь ингээд хил амар дормжилсан юм шиг ингээд хүмүүс яриа явж инлээ гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Тэгтэн би тэгж одоо хариу бичиж байгаа ахгүй. Анханасаа болсон учрыг нь мэдэхгүй хүмүүс тэгж л ярина л та. Өнгөрсөн хавар тэр охиныг нэрийг нь ч дурдлаггүйгээр өнгөрсөн хавар гэж. Тэгэхээр яг жилийн дараа одоо бичигдсэн DM байна. Өнгөрсөн хавар тэр охиныг нэрийг нь ч дурдлаггүйгээр нэг YouTuber, нэг celebrity-г амар шүтээд нөгөөтгийг нь айгүй муулдгийн мэнлээ гэд бичлэг дундуураа хэлсэн чинь тэгсэн амар хурдан очоод өөрийнхөө story дээр намайг хөгшин insecure cheap pick me гэд муулж өгсөн байна лээ. Тэгэнгүүтээ гяс надад зориулаад битгий хямдхан охин байгаараа гэд бичлэг хийчихсэн байсан гэж хэлсэн. Энэ хүнд ч гэсэндээ би бүхэл бүтэн жилийн дараагаар те ингээ ярьж байхдаа яг л адилхан тухайн үед ярьж исэн зүйлээ ярьж исэн байна. Team story надад зориулж хийсэн. Түүнээс гадна бас нэгэн одоо DM-ийг олсон. Энэ нь болохоор зүгээр намайг үздэг охин байгаа хгүй те намайг Instagram дээр дагдаг. Энэ үед болохоор би яг тэр үнэхээр яг тэр охины одоо фэн нь намайг ингэж доромжлоо яг миний үнэхээр тесрээдтэй ингээд дуур хүрээд яг энэ охинд зориулаад ингээд хоосон толгойтой энэ гэдэг юм story хийжсэн үү? Хийжсэн. Тэгэнгүүт энэ над руу DM бичсэн үзэгч маань болохоор те айгүй муухагаар хэлжээ гэсэн утгатай зүйлийг бичсэн учраас би дахиад тайлбарлаад хэлсэн байгаа. Тэр охин өнгөрсөн 4 сард намайг доромжлоод 4 сар байгаагүй 5 сар байсан. Доромжлоод pick me insecure cheap хөгшин этергээ дуудаад story дээр бичсэн болохоор фэнүүд нь ингээд намайг хөгшин этрээр нь дуудаад яг адилхан үгийг нь хэрэглээд явж байгаа юм а гэсэн. Тэр бол үнэхээр үнэ.
тэр охин анх намайг тэрхүү story дээр pick me, cheap, хямдхан, insecure, victim mindset энэ гэж хэлээд игч мэгч гэж хэлсэн учраас одоо тэр үе мөчөөс хойш фэнүүд нь над руу дарахтаа яг л тэр үгнүүдийг хэрэгэлдэг. Чи ямар pick me юм бэ? Чи ямар victim mindsetтэй юм бэ? Тэд чи өстой ингээд хөгшин мөгшин авгаа гэд яг л адилхан өөрийнх нь хэрэгэлсэн үгнүүдийг фэнүүд нь над руу хэрглэж дайрдаг. За одоо хэрэв үнэхээр надад итгэхгүй би зүгээр ингээд өөр хүмүүст ингэж DM бичиж тайлбарлсан болохоор надад стил итгэхгүй байгаа бол би одоо 2 жилийн өмнөөс л ахуулаад л тэр цаг мөчөөс ахуулаад л ингээд худлаа яриад юм зохиогоол надад ийм story хийсэн гэж худлаа яриад байгаа гэж бодож байгаа бол энэ хүний өөрийнх нь комент доор яг тухайн үед нэг фэн нь бичсэн комментиг танарт үзүүлье. Одоо энэ дээр болохоор коммент нь нэг жилийн өмнө гэж 1 year ago гэж гарч байгаа боловч манайхаа яг бараг 2 жилийн өмнө ахгүй. Ягаад вэ гэхээр энэ чинь 2024 оны 5 сард болсон хэрэг учраас 2026 оны 5 сар арай болоогүй байгаа учраас YouTube дээр одоо 1 жил тэтэн сар энэ гэж гардаггүй шүү дээ, тэ. Жилээр нь явдаг учраас арай 2 жил гэж гарч ирэхгүй. Гэхдээ яг энэ тэр нөгөө нэг надад зориулсан гэдэг байгаа тэрхүү битгий хямдхан охин байгаараа гэдэг бичлэгнийх нь доор бичигдсэн фэнийх нь комент заяа. Зөв гоё юм ярьж байна. Гэхдээ ануу ихч victim mindsetтэй pick me энтер бишээ. Хээхээ арай түрэгдээд story хийсэн байна лээ. Би бүр харчхаад Ruby ихч мөн үү ийм мундаг бичлэгүүд хийдэг байж гэд үнэхээр гайхсан гэж бичиж байгаа байхгүй юу. Яг тэр үед өөр хүн ингээд бичлэгийнхэн дор хэлжсэн байна. Би ингээд бичлэг тэр сториг нь хараад гайхсан ингээд. Би худлаа зохиож яриад байгаа зүйл биш. Team story үнэхээр хийсэн. Тэгээд энэ охин бол тэрийгэ санаж байгаа, санахгүй байна гэж байхгүй. За тэгээд цаашлаад намайг тэгээд тэрхүү girl байгаараа хямдхан охин битгий байгаараа гэдэг бичлэгээ өөрт нь зориулж хийсэн ингээд бүр үнэхээр ам бардам ярьж байна лээ. Бүр яаж тэгэж одоо өөртөө ихтэй ам бардам ярьдаг байна. Би ерөөсөө тэр бичлэгийг өөрт нь зориулж хийгээгүй. Миний одоо ийм healing төрлийн бичлэгүүд бол би үнэхээр нандиндаг. Тийм учраас миний тэр айгүй гоё сэтгэлээр хийсэн тэр нандинаж хийдэг бичлэгийг өөр хүнийг доош нь хийх гэж тийм зорилгоор хийсэн гэж ярьж байгаа надад үнэхээр таалагдахгүй. Яагаад тэгэхээр би үнэхээр тэр бичлэгээ нандиндаг гэж ярьж байгаа байхгүй юу. За яагаад би надад зориулсан гэж ботсон бэ гэдгийг хэлье. Нэгт үгнийхэн сонголтыг та нар сонс. Намайг тэрхүү бичлэгийн сторийн дээр устгахчихсан өөрөө санахгүй байгаа гэдэг тэрхүү сторийн дээр намайг cheap хямдхан гэж хэлсэн. Тэгж тийм үгийг оруулсан. Тэгсэн мөртлөө 2 өдрийн дараагаар нь бичлэг хийхдээ битгий хямдхан охин байгаараа гэдэг зүйлийг бичлэгийн thumbnail дээр тавьсан. Та нар тэгж бодохгүй юу? Хэрвээ 2 хоногийн өмнө намайг хямдхан гэж дуудсан байгаа бол 2 өдрийн дараа бичлэг орохдоо битгий хямдхан охин байгаараа гэж бичлэг хийхэд та нар өөрт чинь хийсэн байх гэж бодохгүй юу? Түрүү хэлсэнчлэн яг тэрхүү эхлэл тавигдсан болохоор 2024 оны 5 сарын 15-нд миний бичлэг оруулаад за тэгээд энэ охин сторигоо 5 сарын 15-ны өдөр хийгээд за тэгээд энэхүү бичлэгээ битгий хямдхан охин байгаараа гэдэг бичлэгээ болохоор 5 сарын 17-ны өдөр буюу 2 хоногийн дараа оруулсан байгаа. За үүнийх нь дараад нь хариулаад би 5 сарын 18-ны өдөр энэ YouTuber охин одоо хийсэн бичлэгэнд нь өгөх тайлбар гэх тийм бичлэг хийсэн байгаа. За тэгээд би одоо энэ хайрлж нандиндаг бичлэгээ төрлийнхөө бичлэгийг ингээд өөр хүнийг доош нь хийх маягаар одоо зорилгоор хийгдсэн гэж одоо буруугаар ойлгоход надад үнэхээр муухай байна гэд яриад байгаа шүү дээ. Тэгэж одоо тайлбарлаад би үнэхээр чам зориулж хийгээгүй гэж надад хэлээд байгаа юм. Тэгсэн мөртлөө яг тухайн үед нь энэхүү бичлэгээ оруулсныхан дараагаар миний олсноор 2 ч хүн би одоо бүх комментиг нь бол уншиж чадаагүй. Миний олсноор бол 2 ч хүн ингэж бичсэн байгаа байхгүй юу? Анууд хариу хэлж байна уу да? Гэсэн чинь тэрэн дээр нь лайк дарчихсан байгаа байхгүй юу? Өөрөө. Хэрвээ үнэхээр тэр өөрийнхөө хайрладаг, нандиндаг те одоо healing бичлэгүүдээ бусдад ингээ буруугаар ойлгогдоо те би энэ хүнд зориулаад нөгөө хүнийг доош нь хийхин тулд ингэж хийсэн гэж ойлгогдуулмааргүй байгаа бол хэрвээ энэ хүн ингээ комент бичээд анууд зориулж хэлж байгаа юм биш үү гэж хэлэхэд бол хариу бичээд үгүй би энэ одоо те өөрийнхөө хайрладаг бичлэгийг хүнд хариулж хийгээгүй гэд тайлбарлах нь яасан бэ? Гэтэл тайлбарлах нь битгий хэл лайк дараад бараг л ингээд те agree хийж байгаа юм шиг явсан байна. Түүнээс гадна бас өөр нэг хүн бичлэгийн интро хийсэг нь нөгөө Musical Girl-д зориулсан юм шиг санагдлаа. Тэрэн дээр бас л дахиад лайк дарчихсан байсан. Хэрвээ үнэхээр
чи яг хэлсэн шигээ те тэр бичлэгэн дээр хэлсэн шигээ би энэ хайртай бичлэгийг ингэж бусдыг дарамжилж байгаа юм шиг хийсэн гэдэг утгаар ингэж хүмүүст ойлгоод улмааргүй байна гэж хэрвээ чи бодож байсан бол энэ хоёр хүн те дор хаяж би олсон нь хоёр хүн ингэж хэлэхэд үгүй шүү. Би энийг бол ямар ч хүнд зориулж хийгээгүй. Хүнийг доош нь хийхэд бол те хариу гэхэд бол ингэж хийгээгүй. Би энийг өөрөө ингэж зүгээр эмгтэй хүмүүсийг одоо ийм байгаасаа гэдэг утгаар хэлж байгаа юмаа гэж чи тайлбарлах байсан. Гэтэл чи үгүй харин ч эсэргээрээ лайклаад явжсэн байна. За тэгээд цаашлаад би энэ эмгтэй рүү ерөөсөө musical girl хандаж ерөөсөө өөрийг ингэж доромжилсан үг мүгийг бол хэлж байгаагүй. Зөвхөн яг нэг өөрийнхөө story дээр надад хариулсан story дээрээ obsessed mean girl гэж бол хэлхийн хувьд хэлсэн. Тэрнээс бол би өөрөөр доромжилсан үг хэлж байгаагүй харин намайг хоосон толгоотойгоор нь дуудаад явдгийм байх лээ гэж хэлсэн байсан. Тэгсэн мөртлөө одоо та нар энийг хараарай. Намайг тэнэг гэд дуудаа явж ясныг би одоо энийг санаж байгаа байхгүй. Яг тухайн үед бас л миний YouTube дээр хүмүүс орж ирээд чамайг ингээл өөрийнхөө комментийн доор тэнэг мангараар нь дуудаад явж идэгюм байна лээ гэж нэлээ олон хүмүүс тухайн үед хэлж исэн. Гэтэл би өөрийнхөө нүдээр бол хараагүй л дээ. За тэгсэн чинь яг тэр комментиг нь би оллоо л доо. Яг дахиад л энэхүү нөгөө нэг битгий хямдхан охин байгаарэ гэдэг тэрхүү бичлэгийнхэн доор коммент дээр хүн намайг одоо миний тухай бичсэн юм шиг байгаа байхгүй одоо ингээд чи дандаа ингээд эмгтээчүүдийг тэгдэг одоо дэмжиж энэ төр гэж ярьдаг мөртлөө тэр охинд одоо тиймэрхүү юм хийцэн байлаа гэснийг утгатай комментэн дээр болохоор ингээд бичсэн байхгүй тэнэг эмгтэйг бол дэмжихгүй угаасаа гэд Ruby өөрөө бичсэн байгаа тэнэг эмгтэйг бол дэмжихгүй угаасаа гэд намайг тэнэг гэд дуудчихсан байгаа юм. Тэгээ угаасаа хүмүүс шууд ойлгохтоор аахгүй намайг тэнэг гэж дуудаж байгаа нь ойлгомжтой байсан. Одоо тэгэл гарч ирээд би чамайг тэгж хэлээгүй маа. Тэгээ өөр зүгээр тэнэг эмэгтэйчүүдийг хүндлэхгүй гэж утгаар хэлсэн маа гэдэл гараад ирэх байх л та. Тэгээд хүмүүс гэхдээ тухайн үед нь ойлгосон байхгүй намайг л хэлж байна гэдгийг нь. Яагаад тэгэхээр өөр нэг хүн ингээд хариу бичингүү те чамайг бодвол мэдлэг боловсралтай бичлэгнүүдээр research fact хийдэг хүн шүүгээ намайг ингээд тайлбарлал явуулсан байхгүй. Яагаад тэгэхээр тэр комментиг харсан хүмүүс миний тухай ярьж байна гэдгийг нь clock хийчихсэн учраас те ийм зүйл бичсэн байгаа байхгүй хариу бичээд. За яг энэ үеэр бол яг энэ хүү бичлэг нь орох нь үеэр бол 2024 оны 5 сарын 17-ны энэ үеэр бол би ерөөсөө энэ эмэгтэй рүү хандаж хэдийгээр намайг insecure pick me enter гэж дуудаад намайг ингэж доромжилсан ч гэлээ би ерөөсөө энэ эмэгтэй рүү дайрсан доромжилсан үгнүүд хэлээгүй байгаа. Миний хизээ энэ эмэгтэйг доромжилсан үг эхэлсэн бэ гэхээр бараг жилийн дараагаа. Ягаад тэгэхээр бүтэн жилийн туршид те энэ эмэгтэйгийн фэнүүд над руу амар дайрч давшилсан учраас би яг хэлж эхэлсэн. Тэгэхээр би ерөөсөө энэ хүнийг үгээр доромжилж те юм муухай зуухай үг хэлж одоо юм хүм хэлээгүй байхад өөрөө намайг тэнэг мангараар нь дуудаад тэнгүүдээ insecure cheap хямдхан охин бахан гэд өөрөө чи эхэлсэн байна. За тэгээд яг энэ бичлэгийн хувьд бол ингээд тайлбарлацглаа. Яагаад намайг тэр бичлэгээ ингээд өөрт нь хандаж хийсэн гэж бодоод байгаа юм болоо гэдэг нь тэр хямдхан гэдэг үгэн дээр байгаа юм аа. Тэгээ 2 өдрийн дараа өмнө намайг хямдхан гэж story дээр дуудажсэн аа. 2 өдрийн дараа битгий хямдхан охин байгаарэ гэдэг бичлэг хийхэд бол хинч миний тухай хийж гинэ гэж ойлгоноо. Тэгээ энэ охин бол өөрийгөө ерөөсөө тийм story хийсэн гэдгээ санахгүй байна гэдэг байгаа. Тэгээд ингээд story-саа archive хайгаад байгаа хгүй. Устгасан story archived ч юм байхгүй штэ. Угаасаа ойлгомжтой. Угаасаа энийг хүн болгон мэдж байгаа. Юм the story-г устгахад бол 30 хоногийн туршид recently deleted гэдэг дээр чинь хадгалагддаг. Тэрнээс шууд энэ ч одоо бараг 2 жилийн өмнө болсон учраас чиний story-нд чинь байх боломжгүй. Гэтэ чи бол тэр story-го хийсэн гэдгийг мэдж байгаа. Мэдгүй байна гэж аахгүй арайч хүн ийм одоо тэг хурдан мартамхай байхгүй байлгүй дээ. Тэгэд би яаж энэ охиныг бол тэгж team story хийсэн гэдгийг мэдж байгаа санаж байгаа гэж бат итгээд байгаа гэхээр манайхаа өөрөө нөгөө нэг өчтөрийнхөө бичлэгэн дээрээ уцаараа ингээл swipe гэл нэг баахан өөрийнхөө миний тухай хийсэн байж магадгүй гэж хүмүүсийн буруу ойлгосон story-нд ингээд тайлбарлаад ингээд скриншотоо харуулад явж байсан шүү дээ. Тэр үедээ өөрөө анзаараагүй юм шиг байлээ. Утасныхан дэлгэцэн харагдчихсан. Тэгсэн чинь ингээд story-нууд өөрөө скриншот хийгээд авчихсан зургнуудаа swipe хийж явах үед нь яг тэр өдөр буюу 5 сарын 15-ны өдөр надад зориулж хийсэн 2-3 story-ных нь нэг нь явж исэн. Тэр скриншот нь байгаа байхгүй юу? 5 сарын 2024 оны 5 сарын 15-ны өдөр хийсэн story-ных нь скриншот нь өөрөө скриншот хийгээд авсан байгаа юм. Гэхдээ тэрийг харсан мөртлөө хараад бүр ингэ томруулж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө гэс swipe хийгээд шал өөр юмны тухайар явчихж байгаа. Тэрнийгээ address хийгээгүй. Яг чи бол уул нь зөв таймлайн дээр очихсан байхгүй чи шал буруу таймлайнаар эхэлсэн 2025 оны story ярьж эхэлсэн энэ хоёулынгийнх нь одоо дунд болж эхэлсэн энэхүү драма 2024 онд эхэлтэй гэдэг чи мэдж байгаа. Тэгээ 2024 оны 5 сарын 15-ны өдрийнхөө яг зөв таймлайн дээр очиод тэр
сторигоо чи өөрөө харсан мөртлөө гял swipe хийгээ тэрийг тайлбарлахгүй яваад өгсөн байгаа юм аа. Тийм учраас би энэ охиныг яг тэр устгасан сторигоо сайн мэдж байгаа, хэдний өдөр хийсэн гэдгээ ч сайн мэдж байгаа гэдгийг нь бат итгээд байгаа юм. За тэгээд хаана яг тэр нь гарсан бэ гэхээр яг 9 цаг 09 минут хавцаа байгаа. Яг гарч байгаа. Тэр нь болохоор өөрөө тэрийг өнөөдөр өглөө би босоод ингээд харсан чинь story дээр хийчихсэн байсан өөрийнхөө Instagram-ийнхаа story дээр. Тэнгүүтээ би тэр хүмүүсийн яриадсан story-г нь олчихлоо хөгшин гэдэг гээд 2 story харуулж байгаа байхгүй юу? Би яг тэр яриадсан story-г нь харуулж олчихлоо гэж тэгж байгаа. За тэгээд ингээд эхнийх нь болохоор одоо нэг л ааштай игч яваад байна гэдэг story байгаа юм. Тэгээд тэр нь ахгүй миний ярьсан тэр нь байгаа юм. Тэгэнгүүт тэрийг тайлбарлахтаа болохоор үгүй би энийг ерөөсө тэр эмэгтэй хандаж хэлээгүй өөртөө хандаж хэлсэн. Өөртөө хандаж өөрийнхөө mental health-д хандаж хэлсэн гэсэн нэг утгатай юм хэлсэн. Өөрийгөө ааштай игч гэж дуудсан байна. Окей. Түүнийхээ яг тэр story-ныхаа дараагийнх нь story нь бас миний одоо энэ яриад байгаа бичлэгийнхаа 9 цаг 9 минут 9 секунд дээр хальт гарангуудаа гял swipe хийчихсэн гэдэг байгаа тэр story байгаа аахгүй. Та нар зүгээр тодруулаад томруулаад хараарай. Өнөөдөр хийсэн story-н дээрээ ингэж ярьж байхгүй бас нэг story байгаа юм байна гэж бараг саяхан л одоо энэ хүү сторигоо олсон юм шиг ярьж байгаа байхгүй. Яг л сая ингээд хүмүүс хэлээдсэн болохоор нь ухаж үзээд яана ингэж тийм хөгшин гэсэн нэг тийм одоо игч гэсэн тийм story байгаа юм байна. Бас нэг юм story байгаа юм байна гэд саяхан олсон юм шиг. Тийм маягаар хэлж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө чи саяхан олоогүй. Бичлэгээ тэр надад зориулж хийсэн бичлэгийг хийхдээ аль үшээ чиний утсан дээр чи ингээ байж исэн. Гэтэ чи тэрийг address хийхийг хүсээгүй swipe gals хийсэн гэдэг чинь харагдаад батлагдж байна. За би тэр сторигоо олчлоо. Хөгшин гэж хэлээгүй ааштай хич гэд бичсэн стори байна. Гэтэ хамгийн тэнэг нь юу гэж тэр сториг би өөрийгөө хэлсэн байна гэж боддоо. За бас нэг стори байна заяа. Яг тэр хүнд хандаж хэлсэн юм шиг одоо тэгж ойлгосон стори. Тэр хүнийг одоо insecure гэд хэлсэн hater meter гэж хэлсэн юм шиг. Энэ нь ч гэсэн тэр хүн тэр сторигоо ч гэсэндээ өнөөдөр өөрөө тайлбарлахтаа болохоор би ерөөсөө ингээд тэр эмэгтэй хандаж хэлээгүй зүгээр ингэж хэлсэн ингээд одоо ярьж байгаа байхгүй битгий доороо бичсэн байгаа штэ. Love yourself girl өөртөө итгэлгүй insecure байдлаа ардаа үлдээ. Би энийг бас л өөртөө надад зориулж хэлж ин гэж бодсон тухайн үед. Яагаад? Why гэхээр энэ хоёр story байгаа шүү дээ. Тэр игч гिचгсэн story. За тэгэнгүүтээ одоо энэ хүү story. Энэ хоёроос өмнөх байсан тэр устгасан story-н дээр дахиад л хэлэхэд намайг insecure, pick me, cheap, victim mindset гэдэг энэ дөрвөн үгийг надад зориулж ашигласан учраас би энэ story-г ч гэсэн надад зориулсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр битгий insecure байгаарэ. Өөртөлтэй итгэлтэй болоорой гэд бичсэн байгаа үстэй. Нэр энэ одоо хөгшин гэдэг тухай энэ игч мэгч гэдэг тухай яг тэр бичлэгнэр өчтөрийнхөө бичлэгнэр ярьж байхдаа би юу гэж хүнийгтэй ингээд энэ эмэгтэйг хөгшин гэж дуудах юм бэ? Би өөрөө ээжтэй хүн шүү дээ гэж ийм зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгээд мэдгүй өөрөө анзаараагүй ямар ч юм бодлогоогоор хэлчихсэн юм уу надад лав тэр нь таалагдаагүй. Би одоо ээжийнх нь настай чацсан хүн үү. Хүмүүс нэг тэгж ярьдаг штэ би юу гэж хөгшин настай хүнийг одоо ингэж дарамжилж байгаа юм бэ? Юу гэж би хөгшин настай хүнийг тэгж байгаа юм бэ? Би өөрөө ээжтэй хүн штэ гэж ярьдаг. Би одоо ээж чинь настай адилхан чацсан хүн үү? Ядаж чи би өөрөө эгчтэй хүн шүү дээ ч гэдэг юм уу тийм үг хэлж болох байсан бүр заавал ингэж ээжтэй хүн шүү дээ ч гэлөө нэг тийм юм ярьсан нь бол бараг би ээжийнх нь настай чацсан ухааны юм ярьж байгаа юм шиг надад бол тэгж санагдсан. За цаашлаад миний тухай ингэж ярьсан байна лээ. Энэ хүн намайг үздэггүйгээд байгаа юм. Тэгсэн мөртлөө миний одоо сургууль төгсөөгүй мэдж байгаа юм. За тэгснээ намайг одоо өөрийгөө эрхлүүлдэг бичлэг хийгээд одоо авсан юмудаа үзүүлдэг гэдгийг мэдээд байгаа юм. За тэгснээ өөрийгөө хідэн үзэлттэй вэ одоо өөрөөс нь одоо харьцуулахад хідэн үзэлттэй вэ энэ төр гэдгийг бол мэдээд байгаа юм. За тэгснэ тэр нөгөө нэг Парисын тухай нэг юм ярьсан мэн лээ нэг комментийн тухай тэгээд ингээд мэдээд байгаа байхгүй намайг Франц явж байгаагүй энэ төр гэдгийг гээд тийм юм ярьсан. За одоо энэ дээр тэгэж хилээд байгаа нь болохоор үздэггүй гэсэн мөртлөө намайг үздэг байгаад байгаа байхгүй миний тухай айгүй их мэдээд байгаа байхгүй гэсэн утгаар нь одоо хэлсэн байна лээ. За тэгээд одоо энэ дээр тэрэн дээр тайлбар өгье. Сургууль төгссөн үгүйг чинь би яаж мэдээд байгаа вэ гэхээр үнэхээр юунаас комментуудаас олж мэдсэн юм аа. Миний өөрийн одоо бичлэгийн доорх комментуудаас.
Би яг тэр энэ охиноор жишээ авч хийсэн тэр 2024 оны 5 сарын 15-нд постлсан бичлэгээ хийхээс өмнө энэ охины талаар тийм мэдлэгтэй байгаагүй. Энэ охин юу яасан юм уу те сургууль цураа төгссөн юм уу юу ч мэдлгүй зүгээр л тэр үдсэн 3 бичлэг тийм байж таарсан. Тэр 2 ховны бичлэг тийм одоо нэг нь болохоор одоо өөрийгөө эрхлүүлж байгаа бичлэг нь байж таарсан. Харин тэгээд энэ хүнийг одоо сургууль төгсөөгүй гэдгийг би хаанаас олж мэдсэн бэ гэхээр түрүү хэлсэнчлэн комментуудаас. Одоо энэ коммент байгаа байхгүй юу? Би яг нөгөө нэг энэ охиныг битгий хамтгийн охин байгаарай гэж хийсэн бичлэгийнхэн дараад нь одоо хийсэн бичлэг байгаа шүү дээ. Би одоо энэ YouTube охинд хийж байгаа тайлбар бичлэг гэж оруулж исэн 5 сарын 18-ны өдөр оруулсан бичлэг байгаа. Тэр бичлэгийн доор яг нэг хүн бичсэн байхгүй юу? 3 ихтэй сургууль төгссөн хүн ба дээд сургууль төгсөөгүй 2 хүний боловсролын ялгаа гэж ийм коммент байсан. Тэгсэн чинь доор нь Ruby сураагүй юм уу гэж бичсэн байсан чинь нэг хүн хариулаад хүмүүнлэгийг төгсөөгүй хайсан гэж өөрөө бичлэг дээр ярьж исэн гэдэг. Энэ комментоос би анхаарад сураагүй юм байна гэдгийг олж мэдсэн. Үүнээс гадна бас нэг өөр бичлэг байсан би тэрийг санахгүй. Ямар ч сан яг комментууд айгүй уншдаг байх үе би санаад байгаа байхгүй яг ямар коммент байсан гэд нэг бичлэгэн дээр яг л нэг одоо Ruby-гийн фэн орж ирээд миний бичлэгийн доор теста чи Ruby-г дөрөөгаад юулээ над руу ингэж дайрсан коммент бичсэн байсан. Тэгсэн чинь миний үзэгчтэй намайг одоо өмөрөөд юугийн дуурайх юм бэ энэ тэрэгээд тэ сургууль цураагийн дуурайх юм уу энэ төр гэсэн юм битсэн байсан. Тэгсэн чинь нөгөө нэг Ruby-гийн фэн нь хариулаад чи сурсан сураагааг нь яаж мэдж байгаа юм мэдэхгүй ээж энэ төр гэсэн зүйлийг битсэн байсан. Тэгсэн чинь миний одоо тэр фэн хариулаад reply хийгээд Санжааг дээр орсон подкастыг нь үзээ өөрөө хэлсэн байна лээ. Санжаагийн подкастн дээр өөрөө сургуулаа төгсөөгүй хайсан гэд. Тэгээд нэрээ чи олж мэдээд ах одоо тийм хэцүү юм байхгүй гэх нэг тийм төрлийн бичсэн байсан. Гэх мэдчлэн би комментуудаас энэ охиныг 10 жилийн боловсралтай юм байна гэдгийг олж мэдсэн юм аа. Би чамайг одоо ингэж судалдаг, үздэг болохоор олж мэдсэн зүйл бол биш. За түүнээс гадна би өөрийгөө эрхлүүлдэг бичлэг хийдэг гэдгийг те яаж мэдээд байгаа юм бол намайг үздэг байгаа аахгүй гэж одоо тийм юм яриад байгаа аахгүй undertone-тэй юм яриад байгаа юм. Дахиад л те би бол өөрийгөө эрхлүүлжсэн бичлэгийг чи үзсэн гэж хэлсэн штэ. Нэг бичлэгийг нь үзсэн. Тэрэн дээр нь яг тэр нөө Haley-гийн дээр юу лээ phone case жилийн дээр ярьчихсан. Хамгийн анх 5 сарын 15 2024 оны 5 сарын 15-нд орсон чамаар жишээ авч ярьсан тэрхүү бичлэгэн дээрээ би энэ охин ингээ 2 3 бичлэгийг нь үзсэн. Нэг нь одоо ингээд ярьсан. Би угаасаа тэрэн дээр үзсэн гэдгийг хэлсэн. Гэхдээ би хэлчихье. Энэ охин маргааш нь очиод тэр өдрөө очиод story дээр намайг insecure энэ гэж баахан юмнаар хилэмар доромжилж дуудаад элдв янзаар доромжлоод явсан учраас би бол чамайг ямар хүн бэ гэдгийг харчж байгаа учраас ойлгомжтой чиний бичлэгийг бол дахиж үзэхгүй штэ. Би яагаад өөрийгөө намайг доромжилж байгаа хүний бичлэгийг дахиад үзэж явах ёстой гэж. Тийм болохоор би дахиж чиний тэр орж те өөрийгөө эрхлүүлэх бичлэг ч юм уу ховын бичлэгийг чинь үзээгүй. Гэхдээ угаасаа ойлгомжтой нэг төрлийн бичлэг хийж байгаа, нэг төрлийн контент хийж байгаа, адилхан монголоор контент хийж байгаа учраас YouTube-ийн чинь algorithm feed дээр гарганаа. Чиний бичлэг хаяа ингээ миний feed дээр гараад ирдэг байсан. Тэглээгээд би дарж орж үздэггүй байсан. Тэгээд чиний түрүүн ярьсанчлан те би ингээд Instagram дээр not interested дарчдаг байсан гэж хэлсэн. Би бол тэгж not interested энэ төр гэж дарж байгаагүй зүгээр орж үзэхгүй байхад л угаасаа миний YouTube-ийн algorithm намайг энэ бичлэгийн сонирхолтой байгаа мэнэ гэдэл одоо санал болгох нь багсан штэ. Тэгэхээр би бол тэгж тийм юм дараагүй. Гэхдээ чиний бичлэгүүд фид дээр хаяа гарч ирдэг байсан уу? Гарч ирдэг байсан. За одоо тэгээ бол гарч ирдэггүй. Ягаад вэ гэхээр би түрүү хэллээ штэ. Өөрөө дарж орж үзэхгүй байх юм бол тэр багасаад suggest хийх болно гэд тэ. За тэгэхээр над дээр suggest хийгээд гараад ирж байгаа тэрхүү feed-эн дээр гарч ирж байгаа чиний thumbnail-нууд чи харагдаж байгаа штэ. Тэр thumbnail-нууд дээр ингээд өөрийгөө эрхлүүлээгээл ийм авлаач гэдэг юм уу. Ингээд тэрийг бол ямар ч хүн заавал орж үздэггүй байлаач гэсэндээ харчиж ойлгочиж болно. Чиний ер нь ямар төрлийн бичлэг хийд юм байна гэдгийг чинь. За түүнээс гадна над руу бас тиймэрхүү зөндөө олон комментууд ирдэг байсан. Ийм хачин юм ингээд яажснаас манай Ruby их чиг өөрийгөө ингээд чимээд те ингээд өөрийгөө эрхлүүлээд гой юм авч сураач гэдэг юм уу те. Тиймэрхүү зөндөө олон комментууд ирдэг байсан маш ихээр. Тэрний ч нэг жишээ нь одоо те өөрийгөө хайрлаж сураагүй энэ ануу бол энэ төр гэдэг комментэн дээр би хариу бичээд тэр сторигоо хийгээд хооснолгоотой гэж ярьсан байдаг юм аа. Эд материалаар бие чимхээр эрдмээр бие чимээ гэж тэр story хийсэн үнэн байдгийн юм аа. Гэх мэдчлэн комментуудаас ч гэсэн харж болж байгаа юм аа. Чи ер нь ямар төрлийн бичлэг хийдэг вэ те? Иймэрхүү эд материал харуулсан бичлэг хийд юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Тэгж яхад намайг те би заавал орж үздэг байж ижил одоо чиний сургууль цураагаа гэж мэддэг байх хэрэгтэй юм байна.
чиний заавал ингэж чамайг бичлэгүүдийг чинь одоо obsessed болж үздэг болохоор л би чамайг тийм эд материал харуулсан бичлэгийг хийдгийг мэддэг байх ёстой юм байна. Бас нэг юм ярьсан байлээ те нэг Парисын тухай миний Парисын бичлэгийн тухай ярьсан байлээ. Би тэр комментиг бас санаж байна. Нэгч биш 2 хүн над руу ийм коммент ирсэн. Ruby copy гэж бичсэн байсан нэг нь. Тэгвэл нөгөөд нь Ruby дуурайгаад байгаа юм уу гэсэн байлээ. Нэг ямарсан 2 өөр хүний коммент байсан байхгүй юу. Тэгээ би гайхаж байгаа юм чинь. Ягаад вэ гэхээр яг миний ховны бичлэгдүүд дээр те хов болох үе дээр бол иймэрхүү Ruby-гийн фэнүүд орж ирээ зөндөө юм бичдэг байсан. Чи Ruby дуурайгаад байна. Ruby-г ярьсан юм яриад байна ч гэдэг юм уу те зөндөө олон одоо тийм комментүүд ирдэг. Тэр ховнуудын бичлэгэн дээр бол би тэр охин нь яг энэ сэдвээр бичлэг хийсэн байна да гэж бодоод өнгөрдөг байсан. Ягаад гэвэл адилхан ховны бичлэг ярьдаг хүн учраас яг л адилхан сэдвээр л одоо тийм энэ тухай ярьсан юм байна л да. Тийм болохоор л намайг одоо дуурайгаад байгаа мэн гэж яриад байгаа мэн гэд орхидог байсан. Тэгж боддог байсан. Харин миний шави чат ч юм уу те эсвэл шал өөр төрлийн бичлэгүүд те тийм бичлэгүүд дээр бол хизээч Ruby-гийн фэнүүд орж ирээд те Ruby copy enter гэж бичээд байдаггүй. Ягаад тэгэхээр тэр бол шал өөр төрлийн контент байгаа учраас те миний шави чат энтрийг бол яг миний үнэнч фэнүүд бол үздэг гэдгийг бол би мэднэ. Яг угаасаа миний шави чатын үзэлт нь бага байдаг хов болох байгаас гэхдээ яг миний үнэнч фэнүүд бол яг тэр шави чатыг үздэг гэдгийг бол би мэднэ. Тэгэхээр шави чат ч юм уу өөр төрлийн бичлэгүүд дээр Ruby-гийн фэнүүд орж ирээд Ruby copy гэж бичээд ахын туу ховор байдаг. Бараг байдаггүй. Тэгсэн чинь би нөө Парис явж ирчгээд би Парисаас өөртөө болон өөрийнхөө гэр бүлийнхандаа ямар бэлгийг ингээ авсан бэ гэдэг тийм одоо тэгээ Парисынхаа Францынхаа аялын богцыг задлаа гэдэг тийм бичлэг хийсэн. Тэгсэн чинь 2 хүн Ruby copy гэд бичглээр нь ёстой жихэн бодож байгаа юм чинь. За ёстой ямар coincidence вэ те ёстой л энэ охин нь очоод Франц очоод бас яг ингээд ийм Францаас юу авчирсан бэ гэд бичлэг хийцэн байна. Ямар ч гайтай coincidence вэ гэж би бодсон. Тийм учраас те асуусан. Би асуугаад те 2 коммент нь хоёуланд нь reply хийгээд яасын тэр охин чинь бас ингээд Франц яваад Францаасаа авчирсан юмудаа харуулъя гэх тийм бас бичлэг хийчихсэн юм уу гэж би үнэхээр genuinely асуусан. Намайг үнэхээр л тийм л болохоор тэгж бүр амар давхцаж байгаа болохоор л намайг Ruby-гийн copy гэж хэлээд байгаа юм байна да гэдэг зүйлийг би бодсон. Тэрнээс ч бол би чиний Франц явсан уу? Франц яваагүй юу? Гэдэг тухай ч огт мэдгүй. За түүнээс гадна Instagram-ны тухай ярьсан байна лээ. Instagram дээр яриад над дээр хаяа reel-ууд нь гарч ирэхлээр те би ингээ not interested гэж дардаг гэж тийм юм хэлсэн. Чи хэрвээ тийм юм ярьж байгаа бол яагаад намайг блок хийснэ ярихгүй байгаа юм бэ? Чи намайг Instagram дээр блог хийгээд тэр блогоо саяхан гаргасан гэдгээ яагаад хүмүүст хэлэхгүй байгаа юм. Яг тэр нөгөө нэг би 2025 оны тэр 5 сарын 3-ны өдөр үлээ энэ охинд ханж шилж байгаа юм шиг те ингээ хоосон толгойтой байснаас эрдмээр одоо те эд материалаа бэж юмсаас эрдмээр бэж юм энэ төргээд тэгж битсэн story-ны дараагаар нь хүмүүс над руу бас ингээд явуулаад танд зориулаад ингээд те танд хариулаад өөрөөр дээр story хийчихжээ гэдээ над руу ингээд явуулсан. Тэгэхээр би орж үзэх гэсэн чинь намайг блоклчихсан байсан. Тэгэл би яг тэр үед нь те намайг блок хийчихсэн байна гэд ойлгосон. Тэгэхээр тэр чинь 2025 оны 3 сар мар байсан уу 5 сард ч үлээ те тийм үед байсан гэсэн үг. Бараг жилийн өмнө гэсэн үг. Би бол энэ охины те Instagram руу орж ингэж үзэж хараад байдаггүй. Яг нэг удаа орж харах гэсэн үе нь болохоор яг тэр 2024 оны эхлэл юм 2024 оны 5 сарын 15-ны өдөр хүмүүс намайг ийм story хийсэн байна гэхэд нь орж үзсэн. Тэр үед би энэ охины Instagram руу яг орж бол үзчихсэн. Тэрнээс өөр үед би энэ охины Instagram руу ороод энэ охины YouTube руу ороод ингээд үзээд байсан юм бол огтхон байхгүй. За тэгсэн чи одоо энэ Сэхэтэн подкастны тухай ярьсан байна лээ. Намайг л те би өөртөө өөрт нь айгүй obsessed болсон юм шиг YouTube-ыг нь л очиж үзээд л те бүх юмыг нь судлаад л энэ охины тухай түүнээс гадна Instagram-ыг нь орж бүх юмыг нь судлаад л те. За тэгэнгүүтээ ингээд бүх юмыг нь үзээд хэлсэн байна лээ. Би бол те энэ охины одоо энэ эмэгтэйгийн reel над дээр 2-3 удаа гарч ирж байсан. Би тэрийг бүтнээр нь үздэггүй шууд not interested даардаг гэж хэлсэн. Энэ эмэгтэй болохоор бүр ингээд дуустал нь үзээд байгаа аахгүй гэж ярьж байгаа аахгүй юу. Нэгт тийм ээ тэр Сэхэтэн подкастны reel над дээр гарч ирсэн. Яг нэг өдөртөө ингээ орой scroll хийгээ байжсэн чинь Сэхэтэн подкастны яг тэр охины орсон одоо подкастных нь хэсэг reel нь орчихсан байсан. Тэгээд тэрэн дээр намайг ингээ комент бичээд ингээ намайг бүр миний character руу ингээд дайраад энэ охин бүр ийм юм бэ нэлээ гэж бүр айгүй урт юм бичээд над руу дайраа явчихсан гэж аахгүй бүр айгүй урт юм өөрлөө дайрж бичсэн гэсэн шүү. Тэрэн дээр тайлбар хэлэхэд тийм ээ би тэгэж бичсэн. Гэхдээ тэр зүйл нь дахиад хэлээ. Энэ охин дээр
энэ охиноос болоод энэ охиныг би харлуулах гад яг энэ охины тэр байгаа character дээр нь харлуулах гэж тийм юм бичээгүй ярьж байгаа юмн дээр нь сэдв дээр нь надад таалагдаагүй яг ярьсан сэдвтээ нь би одоо санаа бодол нийцээгүй учраас би өөрийнхөө хувийнхаа үзэл бодлыг хуваалцсан. Гэтэ намайг болохоор яг тэр reel-ний доортой ингээл өөрийгөө нь айгүй муулаад уртаар комент үлдээсэн. Тийм бүр direct comment үлдээсэн гэж хэлж байгаа байхгүй. Би тэр бол direct comment байгаагүй нэгт. Нэг хүн биччихсэн байсан. Чи ямар амар misandrist юм бэ? Үнэхээр misandrist санагдлаа. Тэ ийм байж болохгүй гэсэн ухаантай нэг өөр эмэгтэй комент байсан. Нилийн бас нэг жоохон уртдаг комент байсан. За тэр misandrist гэдэг үг нэр ойлгохгүй байгаа хүмүүс авал хэлээд үгүй. Misandrist гэдэг нь эрэгтэй хүнийг үзэн яддаг. Одоо эрэгтэй хүнийг доош хийдэг эмэгтэй хүнийг хэлдэг. Одоо misogynistic гэдэг юм бол эмэгтэй хүнийг доош нь хийж үзэн яддаг эрэгтэй хүнийг хэлдэг шүү дээ. Тэрнийх нь эсрэг нь гэсэн үг юм. Тэгээ тэр хүн яг тэгээ бичсэн байхгүй. Чи айгу misandrist үзэл бодолтой юм байна гэж хэлсэн. Тэр reel нь ямар бичлэг байсан бэ гэхээр яг шууд анх ингээд scroll хийгээл байж хаад миний attention-ыг авсан. Яагтвэл тэр текст энэ бичсэн байсан баха ингээд би одоо бүдүүн эрэгтэй хүнийг харахаар яадаг ч гэлээ нэг тексттэй заяа. Тэр яриагийн сонссон чинь яг ингээд шууд attention бол авсан. Яг тэр одоо текстээс нь болоод тэгсэн чинь яг тэрэн дээр нь юугаа биччихсэн юугаа ярьчихсан байсан бэ гэхээр эмэгтэй хүн бол ингээд тархан бүдүүн байх нь бол зүгээрээ ягаад тэгэхээр ингээд эмэгтэй хүмүүсийн гормон нь ингээд ийм байдаг юм тийм байдаг юм харин би зүгээр ингээд эрэгтэй хүнийг илүү жинтэй байгааг харахаар өстой яагаад гэж боддгоо те бүр ингээд өөртөө арчаагүй одоо гэж боддог энэ гэсэн тийм юм яриа авсан маахгүй тэрэн дээр яг ярьж байгаа зүйл дээр нь топик дээр нь би үнэхээр санал зөрөлдсөн учраас үнэхээр тэр хүний бичээд тавьсан байсан комменттэй чи misandrist үзэл бодолтой байна гэдгээр нь хариу бичсэн. Тэгээ намайг тэр комментэн дээрээ өөрлөөн дайраад айгүй урттэй юмыг өөрлөөн дайрж бичсэн юм шиг тайлбарлсан байна лээ өөрийнхөө бичлэгэн дээр. Тэрэн дээр болохоор би эхний миний хэлсэн өгүүлбэр нь л өөрлөнд хандсан байсан баг. Тэр нь болохоор би яг тэр хүндээ санал нийлээд харин тийм байна misandrist үзэл бодолтой юм шиг санагдлаа гэж хэлчихэд доор нь бичсэн хідэн өгүүлбэр нь болохоор энэ охин руу дайрсан энэ охинд одоо хандаж хэлсэн өгнүүд байгаагүй би яг тэр ярьсан юмн дээр нь тайлбарлаад эрэгтэй хүн эмэгтэй хүн одоо тэ ингэж эмэгтэй хүн бүдүүн байж болно эрэгтэй хүн байж болохгүй гэж одоо тийм зүйлийг ярьж болохгүй. Яагаад вэ гэхээр эрэгтэй хүн яг ялангуяа тэ яг амьдрал дээр амьдралаа аваа явж идэг юм тэ амьдралаа аваад тэ гэр бүлдээ анхаараа түүнээс гадна гарч ажил хийгээд ингээд ер нь эрэгтэй хүн чинь тэ Монголд ч гэлтгүй Америкт ч гэлтгүй ер нь эрэгтэй хүн яг яс юм дээр ярих юм бол яг л гэрээ эзэн ингээ гэрээ одоо аав явж байгаа provider хүн байдаг. Тэгэхээр тийм их ажилтай хүн энэ төр одоо биен дээр анхаарах цаг зав байхгүй те фитнес явах цаг зав байхгүй байж болно. Эсвэл айгүй их ажилтай учраас healthy хоол идэж чадахгүй тааралцсан хоолоо идэлтэй тэр нь тааралцсан хоол нь одоо fast food гэдэг ч юм уу те тийм одоо амьдралын ирэхээр эрэгтэй хүмүүс одоо илүү дэлжинтэй болох зүйл байдгаа. Тэгэхээр те ингээд шууд эмэгтэй хүн бол бүдүүн байж болно гормон интерес болоод эрэгтэй хүн бол бүдүүн байх юм бол арчаагүй гэсэн одоо тийм бүзэл бодолтой байж болохгүй гэдэг зүйлийг би ярьсан юмн дээр нь тэрийг ингэж яг саяны ярьсан шиг ингэж тайлбарласан эхний мөрөн л бол те яг misandrist үзэл бодолтой юм шиг байна гэдгийг бол яг өөрт нь хандаж хэлсэн байгаа яг өөрийнх нь тухай хэлсэн байгаа юм бусд нь бол өөрийнх нь тухай яг өөрт нь хандсан зүйл бол биш ярьсан сэдв дээр нь topic дээр. Тэгээ яг энэ охин тэрийг ярьсан болохоор би комент бичээгүй. Хэрвээ тэр Сэхэдэн подкастн дээр шал өөр хүн ороод яг энэ Ruby-тэй адилхан ярьсан юмыг эрэгтэй хүнийг тэгж хэлээд тим юм бичсэн ярьсан байсан бол би адилхан л комент бичих байсан. Би Ruby-г байсан болохоор бичсэн зүйл бол биш. Ярьсан юмн дээр нь бичсэн байдаг юм аа. Тэгээд ярьсан юмнаас нь болоод би бичлэгийг нь дуустал нь үзсэн байсан. Тэглэж энэ тэр reel нь бол өөрийнх нь аккаунтнаас хийгдсэн өөрийнх нь reel байгаагүй штэ. Сэхэдэн подкастны одоо гарч ирсэн reel нь байгаа юм. Тэгж яхад миний имийг болохоор бүр ингээ дуустал нь үзээд ахаа байхгүй гэдэг тийм зүйлийг ярьсан байна лээ. Тэгээ хамгийн одоо бас инээдтэй ч юм уу гэмээр юм би тэр комментаа ингээ биччихээд юм бодлого тэгээд комментаа биччихээд тэгээд орой манад энд орой болсон байсан. Тэгээ унтчаа маргааш хүлэн босоод ирсэн чинь Instagram blew up хийсэн байсан. Надад амар хүмүүсийн юм явуулчихсан. Энэ дээрээ ингээс хараад зүхээд ингээ явчихсан байсан. Тэгэхээр би окей, юу болоо вэ гэд тэгээ харсан чинь of course Ruby миний комментэнд хариу бичээд өөрийнхөө story дээрээ тавиад story хийчихсэн байсан. Тэгээ би тэрийг хараад бүр ингээ шоконд орсон заяа. Ягаад вэ гэхээр намайг блоклчихсан байсан шүү дээ. Бараг жилийн өмнө. Намайг блоклчихсан байсан хүн бүр блоко гарган байж миний комментэн дээр
reply video хийсэн байгаа байхгүй. Нэг юм байдаг штэ. TikTok дээр байдаг, Instagram дээр бас байдаг. Хүний бичсэн одоо комментэн дээр reply хийхдээ бичлэгээр reply хийж болдог штэ. Зүгээр ингэ бичих биш те. Бичлэг хэлбэрээр reply хийх боломж байдаг. Тэгэнгүүт тэр бичлэгэн дээр ч reply хийгдэж байгаа коммент нь харагддаг байхгүй. Тэгээ тэр комментэн дээр дарж ороод яг тэр гол үндсэн комментиг нь харж болдог гэсэн үг. Тэгсэн чинь Ruby яг миний комментэн дээр хамгийн гол нь би уул нь бол өөр хүний бичсэн комментэн дээр санал нэгдээд reply хийсэн штэ. Тэгж яхад тэр миний reply хийсэн яг тэр гол үндсэн хүнийхээ комментэнд reply хийж видео хийгээгүй мөртлөө заавал миний reply-ыг ингэж албаар сонгож авч агаад reply video хийсэн байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь бас дахиад те яг намайг тэр коммент үлдээх үед айл үжинэ надтай айгүй адилхан үзэл бодолтой хүмүүс зөндөө коммент биччихсэн байсан. Юу яриад байгаа юм бэ те? Эрэгтэй хүн одоо эмэгтэй хүнийг гэж хүүсэр ялгарлан гадуурч болохгүй. Энд тэргээ биччихсэн зөндөө хүмүүс надтай адилхан зүйлийг ярьсан зөндөө хүмүүс байсан. Атал тэр хүмүүстэй reply хийгээд видео хийж болох байсан. Үгүй. Заавал намайг блоклсан блоко гарган байж миний reply-ыг сонгож авч агаад видео хийгээд өөрийнхөө сторин дээрээ тавьж байгаа нь угаасаа ойлгомжтой албаар байсан. Яагаад вэ гэх юм бол хүмүүс минийхээ харшаад хүү энэ нөгөө нэг musical girl ч юм байна. Ямар тэнэг амтэн бэ гэд над руу дайруулах үйл ажиллагаа байхгүй юу? Фэнүүдийг над руу дайруулах үйл ажиллагаа байхгүй юу? Тийм ч учраас би маргааш өглөө босоод ирсэн чинь миний Instagram blew up хийчихсэн. Баахан DM миний одоо янз бүрийн пост интернүүд дээр баахан балер комментууд. Тийм учраас би одоо юугаа хаачихсан? Комментуудаа өөрийнхөө Instagram-ийнхаа комментуудыг limited болгочихсон яг тэр мөчөөс эхлүүлээд. За манайхаа одоо байж байгаараа би яг одоо edit хийгээ сууж байгаа байхгүй. Edit хийх явцдаа яг нэг хүнтэй бичлэлсэн DM харуулах гэж агаад яг сайн уншсан чи өөрийнхөө бичсэн одоо хэсгийг уншсан чинь надад бол те яг видеогоор reply бол хийгээгүй юм байна. Тийм видео хэлбэрээр reply хийгээгүй юм байна. Миний түрүүн саяны тайлбарласан шиг ингэж дарж орж болдог гэд. Гэхдээ яг миний яг тэрхүү бичсэн комментиг скриншот хийж авч агаад яг миний username миний тэр бүгдийг нь харуулсан яг тэр миний комментиг скриншот хийж авч агаад тэгээд өөрийнхөө story дээрээ тавиад юм бичсэн юм байна. Team story хийсэн юм байна. Тэгсэн ч гэсэндээ still my point stands. Юу гэж хэлэх гээд аваа гэхээр албаар тэр олон хүмүүсийн комментуудаас хүн минийхийг албаар сонгож аваад ийм сторинд оруулсан байгаа юм аа. За тэгээд хэрэг итгэхгүй байгаа бол Ruby энэ story ч гэсэндээ байх ёстой. Тэгээ өөрөө гаргаад дэлгээд 50 нэз хэрэг намайг үнэхээр худлаа яриад байгаа гэж бодож байгаа бол. За тэгээд намайг одоо энэ блоклсан гэдэг байгаа нь үнэ. Блоко гаргасан гэдэг байгаа нь үнэ гэдгийг одоо би батлахын тулд бас нэгэн өөр хүнтэй ярьсан DM-ээ одоо харуулъя. Одоо энэ зүйлээс болоод над руу нэг хүн ингээд юм бичсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би хада хариулаад те хамгийн гол нь аль дээр надад нэг хүн Ruby таныг ингэ бичиж гэхээр нь ороод үзэх гэсэн чинь намайг блок хийчихсэн байсан. Тэгснээ одоо бүр блоко гарган байж юм бичсэн байна лээ. Намайг блоклсан. Тэгээд бараг жилийн дараагаар те энэ Сэхэтэн подкастны энэ доор коммент юм болоход бүр блоко гарган байж миний тэр олон комментуудаас надтай адилхан зүйлийг бичсэн олон комментуудаас минийхийг сонгож авч агаад story дээрээ тавиад фэнүүдээрээ над руу дариулсан нь үнэ. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэрийг ярихгүй байлээ. Би энэ нэмэгтэйг одоо тэ ингээ бүр үнэхээр үзхийг хүсэхгүй болохоор Instagram-ыг нь блоклсан гэдэг зүйлийг яриаггүй. Зүгээр би not interested дарсан гэдэг зүйлийг ярьсан байна лээ. Одоо тэгээ бас зарим хүмүүс гарч ирээд л те чи өстө ер нь obsessed юм биш үү? Өөрийг чинь блоксон байна үгүй юу гэдгийг ингээл хараад одоо ороод байдаг байсан биш үү гэж хэлэх байх. Угаасаа хүмүүс ингээд хүний үгийг машгаал ингээл яриад байдаг хүмүүс зөндөө байдаг. Яг тийм коммент орж ирнэ гэдгийг би мэдж байгаа учраас дахиад тайлбарлаа. Явуулна сая зөндөл тайлбарлаа те. Над руу жилийн өмнө хүн тэгэж явуулаа. Чамд хариулаад story хийчихсэн байна гэдгийг хэлэхээр нь би хайж орж өөрийнхөө нүдээр үзэх гээд орсон чинь намайг блоклсан. Тэр үед би өөрийгөө блоклуулсан гэдгийг мэдсэн. Түүний дараагаар би дахиж те энэ хүн намайг блоко гаргасан байна уугүй юу гэж огтхон орж үзээгүй. Хизээ би unblock хийлгүүлсэн би гэдгийг мэдсэн бэ гэхээр яг тэр Сэхэтэн подкастны доор болсон комментаас болоод unblock хийгээд надад хариу бичсэн байсан болохоор би тэрнээс олж мэдсэн юм аа. Тэгэд миний хэлсэн юмд одоо итгэхгүй бол Ruby чи өөрөө чи тэрийг story дээр оруулаад team юм хийжсэн юм чинь гараад ирэх бах.
тэр одоо надад миний комментэнд reply хийжсэн зүйл чинь одоо гараад ирэх баг хайрж олоод ингээд тавьчих хэрэг чи намайг одоо миний ярьсан юмыг худлаа гэж бодож байгаа бол тэгээ бас нөгөө тэгэж ярьсан байна лээ. Тэгээ тэр комментийн доор ингээд зөндөө олон хүмүүстэй хэрэлдээл намайг муулаад явсан ухааны юм ярьсан байл өөрийнх нь тухай муулаа явсан юм шиг. Тэр Сэхэтэн подкастны доор намайг над руу фэнүүдээ ингэж дайруулсан учраас баахан фэнүүд намайг доромжлоод хүүе чи одоо бүдүүн болохоор бүдүүн хүмүүсийг өмөрөөд байгаа мөч гэдэг юм уу те хүүе чамайг яриаггүй штэ бүдүүний тайвшир те эрэгтэй бүдүүн хүмүүсийг ярьж ийн өөрөө л бүдүүн болохоор ингэ уур нь хүрээд байгаа юм байна л да гэл баахан тим юмнууд битсэн Ruby-гийн фэнүүд тэр чигтээ тэр комментиг флат хийсэн. Тэрэн дээр зарим дээр нь бол би хариу өгсөн. Гэхдээ энэ эмхтэйг ерөөсөө доромжилж хариу өгөөгүй. Яг тэр битсэн хүмүүст нь хариулаад окей, намайг бүдүүн гэж дуудвал I don't care те намайг бүдүүн гинөө байна уу хамаагүй угаасаа дэлхий дээр beauty стандарт өөр намайг Монголд те бүдүүн гэж Азад бүдүүн гэж хэлнэ. Америкт ирэхлээр намайг бүдүүн гэж хэлэхгүй ч гэдэг юм уу те. Ингээд иймэрхүү юм яриад явсан хариу бичсэн нь бол үнэн зарим комментууд тэрнээс биш энэ охиныг л муулаад орно коммент бичээд явсан юм шиг тэгж одоо тайлбарлаж бичлэгэн дээр ярьсан байна лээ. Тэгэд уул нь бол Сэхэтэн подкастын яг тэр рилээ устгаагүй байсан бол тэр коммент бүгдээ гараад ирнэ л дээ тий. Гэхдээ яг тэр өдрийн маргааш нөлөө бааханд ингээ Ruby-гийн фэнүүд орж ирээд тэр комменттэй бөө юм болсон учраас Сэхэтэн подкаст коммент тэр рилээ устгачихсан юм аа. Бүр ингээ постоо устгачихсан. За тэгээ ер нь бол нэг юм байна. Тэгээд базаад хэлэхэд бол тэр сториг хамгийн анх 2024 оны 5 сарын 15 намайг бичлэг оруулсны дараа хийсэн намайг insecure cheap victimizedтэй pick me энэ төр гэж хэлээд дараагийнхаа сторигоор оруулаад битгий insecure байгаараа тэгснэ одоо нэг юм ууртай ихч яваад энэ төр гэдэг бичлэгүүдийг story хийсэн чинь чи бол үнэ. За тэгээд чи тэр хамгийн гол тэр намайг 4 үгээр дарамжилсан үгээ болохоор чи өстө үнэхээр хийгээгүй би мэдгүй байна гэд гүрийгээд байгаа байхгүй. Тэгээд устгачихсан сторигоо. Тэгээд тэр чинь би одоо сая өнөөдрийнхөө бичлэгээр те ингэж одоо баталгааг харууллаа яг хэдийгээр надад яг тэрхүү скриншот нь ирээгүй ч гэлээ те. Тэгээ би өчтөр стори хийсэн одоо шалтгаан гэдэг юм бол хин нэгin хэрэг үнэхээр тэр сториг хийгээд авчихсан байсан бол би ингэж бичлэг хийхгүй гэж бодож исэн. Зүгээр өөрийнхөө сторин дээр тэрийг нь тавьчихъя да гэж бодож исэн. Тэгээд угаасаа тэр нь ирээгүй учраас ингэ тайлбар хийхээс аргагүй байлаа. Өөр зүйлүүдийг харуулж ингэж үнэ биний ярьсан үнэ тэр намайг үнэхээр тэгэж одоо над руу attack хийж намайг элдв янзаар дарамжилсан стори хийсэн үнэ гэдгийг бол би харуулахыг хичээлээ. Түүнээс гадна намайг эхлээд чи тэ ийм өгнүүдээр дарамжлахаас гадна өөрийнхөө YouTube-ийн коммент доор тэнэг эмэгтэйг дэмжихгүй гэд намайг бас тэнэг мангараар нь дуудаад явж исэн байна. Энэ үед бол би чамайг огтхон ч ямарч хил амаар дарамжлаагүй. Зөвхөн тэр одоо тэ чамар жишээ аваад ийм одоодыг өгтлэн шүтдэг битгий байг гэж хэлсэн. За дахиад хэлье. Би тэгж чиний тухай жишээ авах хэрэггүй байсан байна лээ. Хэрв тэгж жишээ аваагүй байсан бол энэ бүх юм эхлэхгүй байх байсан. За тэгээд тэрэн дээр би чамаар жишээ авч ярьснаасаа уучлал гуйж байна. Гэхдээ эхэлж элдв янзын үгээр дарамжилж ирсэн хүн нь чи байсан гэдгээ чи хүлээн зөвшөөрөөд take accountability хийгээд тэгээд уучлалт гуйх хэвээр хүн нь бас чи юм аа. Тэрэнд чинь би retaliate хийгээд жилийн дараагаар чиний фэнүүдээс чинь олон тэ бүтэн жилийн турш дарамжлуулсан учраас чамайг хоосон толгойд 10 жилийн боловсралтай гэж хэлсэн. Тэгээ би тэрэн дээрээ ч гэсэндээ тэ өөрийнхөө threat-ийн бичлэгээр хэлсэн. Тэгэж одоо харахад тэ тэгэж хүнийг хэрэгтэй байсан уу хэрэггүй байсан уу хэрэггүй байсан. Тэ тэрэндээ бол харамсдгаа гимждгээ гэдгийг хэлсэн. Нэг юм хэлэхэд яг одоо энэ охинтой болсон энэ үйл явдал шиг адилхан зүйл надад болж исэн. Гэтэ одоо өөр талаар гэх юм уу? Юу гэхээр манай үзэгчид санаж байгаа байх. Би нөгөө нэг шавь чат дээрээ Монголд болсон нөгөө нэг хэрэг байдаг штэ баахан гадаа хүмүүс баарны гадаа зодтолцсон инээ тэрэгээл баахан юм болоод тэгэл тэрний хажуугаар нь бас нэг өөр нөгөө нэг одоо найз охинтой хүнтэй явуулсан гэл тиймэрхүү хэрэг мэрэг монголоорыг сохиудчихсан үе тэр үед би нэг шавь чат дээр бичлэг хийгээд Монголын залуучууд юу яагаад ийм болоод байна гэдэг тийм бичлэг хийж исэн. За тэгсэн чинь түүний дараахан нь бас нэгэн өөр ютубер шал өөр ютубер шүү заяа. Би гэтэн нэрийг нь хэлэхгүй дахиад те шал өөр ютубер надад зориулаад те бүр ингээд бүтэн бичлэг хийчихсэн байсан. Би нэг ютуберийн бичлэгийг үзсэн чинь бүр энэ тал дээр бүр ингээ ярьж илээс та яагаад ингээд байгаа юм бэ гэдэл те яагаад залуучууд руу дараад байгаа юм бэ гэд ингээд надад зориулаад бүтэн бичлэг хийсэн байсан. Тэрийг нь хүмүүс над руу бас явуулж исэн. Тэглээгээд би Ruby шиг зүйлэг хийгээгүй юм аа. Шууд guest story-н дээр оронгуудаа энэ гачин юм ингээд яагаад байна битгий insecure бай битгий надад татархаад байж гэдэг юм уу те битгий юм cheap бай битгий юм victim mindsetтэй байд гэдэг юм уу шал өөр зүйлүүдийг эсвэл хөгшин хүнийг эгч мэгчээр нь дуудаад явчихаагүй харин би зүгээр өөрийнхөө дараагийнхаа бичлэгэн дээр нэг address хийж исэн эхлэл үед нь те хүмүүс над руу ингээд баахан та тэр бичлэгийг үзнэ үү team youtuber тань тэгээ яриа авжилаа гэж
хүмүүс явуулаад байгаа. Тэрийг нь би харсан. Гэхдээ би одоо те тэр хүнд одоо хүсэж байгаа анхаарлыг нь өгөхгүй. Намайг л одоо те надаас ингэж cloud авах гээд байгаа юм шиг байна. Надаас ингэж анхаарал авах гээд байгаа юм шиг байна. Тийм болохоор би тэр одоо хүсэж байгаа анхаарлыг нь өгөхгүй. Би одоо өөрийгөө ингэж од болцсон байна л гэж бодё. Ухааны юм те. Ингээ хүмүүс намайг ингэж ярьж байгаа юм чи би одоо өөрийгөө од болцсон байна гэж бодоод өнгөрөё гэх нэг тийм хөнгөн joke хэлээд өнгөрж исэн. Гэхдээ ерөөсөө Ruby шиг тэрийг сонсонгуудаа бидгээс өөрийнхөө сторон дээр очиод хүмүүсийг тэр YouTuber-ыг доромжлоод attack хийгээд янз бүрийн үгээр дуудаад яваагүй юм аа. Нэг story бол хийжсэн. Яг тэр тухайгаар ягаар гэхээр яг тэр эмэгтэйгийн YouTube бичлэгийг үзсэн чинь намайг те Америкасаа гарч үзээгүй бүр ингээ Америктай байсараагаад өөр улсууд руу явж үзээгүй те Европ ч юм уу эсвэл ингээд Азийн орнуудаа Зөв Азийн орнуудаар гэлөө нэг тим юм ярьсан байсан. Намайг л одоо айгүй сайн мэддэг юм шиг те ингээд Америкт байгаад байдаг хүн гэж бодсон юм шиг байгаа. Тэрэнд бол би хариулаад өөрийнхөө сторин дээр гэтээ дахиад л тэр эмэгтэй лөө янз бүрийн үг attack хийгээгүй зүгээр би өөрийнхөө нөө миний map байдаг нэг тим юу байдаг штэ өөрийнхөө очиж исэн газруудыг ингээд map дээр ингээд тэмдэглэждэг. Тэрийгээ ингээд оруулаад скриншотыг оруулаад намаа ингээд нэг хүн Америкаас гарч үзээгүй гинэ гэд те би бол ингээд ийм олсуудаараа явж үзчихсэн юм шүү гэд те мэдгүй хүнийгээ битгий ингээд амар сайн ярьж гисэн утгатай сториг бол оруулж исэн. Гэхдээ дахиад л те ерөөсөө тэр YouTuber эмэгтэй лөө доромжилж attack хийж янз бүрийн үгээр дуудсан зүйлүүдийг бол би хийгээгүй юм аа. Тэгээд Ruby бит хоёрын ялгаа бол тийм байна. Хэрэв Ruby яг тэр үедтэй намайг шууд сторин дээр доромжлох ч юм уу тийм хийгээл дараад нь намайг сторин дээр хямдхан гэж дуудангуудаа 2 хоногийн дараа битгий хямдхан охин байгаараа энэ гэдэг бичлэг хийгээгүй зүгээр яг намайг нэг хүн тэгээ яриа явсан байна лээ. Намайг одоодыг өгтлөө шүтдэг яриа явсан байна лээ. Тэгээ одоо яах вэ ч гэдэг юм уу эсвэл одоо тайлбарлаад би тэгдэггүй шүү ч гэдэг юм уу. Тэгээд явцсан бол шал ондоо байх байсан. Тэгээ ийм зүйл төрөхгүй байх байсан гэж бодож байна. Намайг элдв янзаар дуудаж одоо фэнүүдийг над руу дайруулсан хүн чинь бол чи юм аа. За тэгээд сая өчтөр хийсэн бичлэгийнхэн доор зөндөө олон фэнүүд нь чамд бүр obsessed болсон юм байна штэ. Ruby хоолыг болсон юм байна штэ. Чамд бүр донтцсон байна штэ энэ гэдэг баахан хүмүүстэй тэгж битсэн байна лээ. Угаасаа ойлгомжтой өөрөө тэгж ойлгогдохоор юм бичсэн те. Намайг үздэг байгаад байгаа аахгүй тэгж мэддэг байгаад байгаа аахгүй гэл тэг ярьсан болохоор хинч одоо тэгж хэлэх бах. Тэгээд тэр охинд болон тэгээ тийм зүйлийг бичиж байгаа хүмүүст хандаад хэлэхэд бол те би энэ охиныг ерөөсөө үзээд YouTube руу орж шалгаад л те ямар бичлэг хийсэн байна гэдтэй ингэж үзэж сонирхоод бичлэгийг дуустал нь үзээд л те тэгэл тэр хорслоо тэгээд эсвэл reel дээр нь юу Instagram дээр нь очоод те Instagram нь үзээд л те тэгэж явдаггүй. Би одоо энийг хэлэхээр дахиад л өөрийгөө ингэж магтчих гэж ярих бах та. Би YouTube хийхээсээ гадна өөрөө ажилтай. Би full time ажилтгаа. Full time гэдэг нь юу вэ? 40 цаг ажилдаг гэсэн үг. 7 хоногийн 40 цаг ажилдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 7 хоногийн 5 өдөр ажлын 5 өдрөө авахлаар 5 өдөр 8 цаг ажилдаг гэсэн үг. Ажлын 5 өдөр яг өдөр болгон 8 цаг ажилдаг. За тэгээ бодъё. Өдөр 8 цаг өдөр хэдэн цагтай вэ? 24. Гэхдээ 24 хэдэн цагийн хэдүүлээ унтаж өнгөрөөдөг үлээ те. Тэгээ бодчих хэрэгтэй. За тэгээд 8 цаг ажиллаа. Ажил руугаа очно 1 цаг, ажлаасаа ирнэ 1 цаг. За тэгээд ажлынхаа гадуур YouTube хийгээд YouTube дээр ингээд те одоо царгал YouTube алдчихгүй хүн шиг ингээд дор хаяж ингээд 2 бичлэг хийгээд 2 3 бичлэг хийгээ яваа гэж одоо хичээдэг. Одоо өнгөрсөн сар бол ингээд айгүй хачилтайсан болохоор үнэхээр чадаагүй. Бараг 7 хоногт 1 бичлэг орж исэн. За гэхдээ тэрнээс өмнө бол би зандаа 7 хоногт ядаж 2 3 бичлэг хийдэг байсан гэдэг миний үзэгчд мэднэ. Full time ажиллахын хажуугаар би одоо YouTube хийж байгаа болохоор YouTube-ийн судалгаа хийн ярих гэж байгаа сэдвүүдээрээ бэлдэн юм хумаа бичин те. За тэгээд би яг өнгөрсөн 6 сараас ахуулаад эдитертэй болсон. Яг л үнэхээр миний хувийн амьдрал маань алдагдчихсан учраас миний бүр нөхөр манай найзууд бүр намайг YouTube хийх хүүе ануучи бүр ингээ бид нар цаг гаргахаа байжээ гэж хэлсэн учраас яг тэгэхээр би ажилласаа хурж ирчээд бичлэгээ хийлээ шууд өөрөө эдитэ хийгээд эхэлдэг гэсэн хэрэг. Би бүр шүнжэнгөө баг ингээд 3 4 хүртэл суугаад эдитэ хийжсэн үед байгаа. Тэгээд маргааш өглөө нь 7 8 гэл босол ажилдаа явах шаардлагатай болж байгаа тийм үед зөндөө байсан. Тийм учраас би би амьдралаа алдаад байгаа юм байна. Арай ч юм байж болохгүй байна гэд өнгөрсөн 6 сараас хойш эдитертэй болсон. Тэгээ эдитертэй болсон болохоор арай гайгүй надад одоо цаг ирж байгаа. Гэхдээ л тий ядаж шүн нойртой бүтэн 8 цагийн нойртой хоноод байгаа аахгүй шүн ингэж сууж эдит хийхгүй. Гэхдээ л 40 цаг ажиллаад дээрэс нь YouTube хийгээд тий ядж хахад би айгүй урт бичлэгүүд оруулдгийг бол хүмүүс мэдж байгаа. Хүмүүс нам ямар амар урт бичлэг юм бэ гээл те. Ихэнх бичлэг бол 1 цаг 30 минут 2 цагийн бичлэгүүд байдаг. Тэгэхээр би яг суугаад ярьж байгаа нь болохоор тэрнээс урт байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд бодоод үзчихтэй. Тэгэхээр надад
үлдэж байгаа яг free time-да би бол үнэхээр өөрийнхөө дуртай YouTube-уудыг үздэг. Зөндөө хэлдэгтэй Монголоос бол Жолпо ТV төвшөг те байнга үздэг хүмүүс нь за тэгэл одоо Mango Mind энэ тэрэг гэдэлтэй яг үздэг миний гол хитэн YouTube-рууд байгаа. Тэднийхээ л үзнэ. Өөр те тэр одоо надад байгаа хитгэн одоо сул чөлөөт цагаараа би надад таалагддаггүй хүнийг те намайг аль үшнээ тэгээд доромжлоо pick me insecure гэдэг хэлээд доромжилчихсан хүнийг би ороод үзээд өөрийнхөө алтан цагийг өрөөд явахгүй. Тэгэхээр те би энэ эмгтэйгэл ингээл бодоол шүнжин толгойдоо бодоод л те ингээл ураад үзээд явдаг юм шиг бодгоо болоо. Гэтэ хэрэг үнэхээр тэгэж бодмаараа байгаа бол бодоо. Би одоо хүний үзэл бодлыг өөрчлөлттэй биш те. Тэгээд үнэхээр бодоод явмаараа байгаа бол бодоод яв. За ер нь одоо ингээд бичлэгээ дуусгая. Ямар ч хамгийн эцэст хэлэхэд бол те чи тэр намайг хамгийн анх доромжилсан сторигоо оруулаад устгасан гэдгийг сайн мэдж байгаа. Чи мэдж байгаа. Би мэдж байгаа. За тэгээд яг тэр үед харж амжсан хүмүүс мэдж байгаа. Тэр хүмүүс зөндөө олон хүмүүс чиний энэ сүүлийн бичлэгийн чинь орж гисэндээ битсэн байлий би харснаа санаад байна гэдгийг. Тэгэхээр ийм байна. За ер нь ингээд одоо бичлэгээ өндөрлөө. Тэгээд миний үзэгчд гэх юм бол үзэгчтэй та бүхэн тэгээд дараагийнхаа удаагаараа арай гоё гэгээлэгтэй хов болох гэж юм уу эсвэл шавыг чад бичлэгээрээ уулзъя. Нэр удахгүй нэрээ хов болох маань орох гэж байгаа юм. Бараг маргааш өдрөгөө орох бах. Тэгэхээр хэдүүлээ тэр бичлэгээрээ уулзъя. За ингээд дараагийнхаа бичлэгтэйгээ дахин уулзалтлаа. Түр баяртай.